За ерөнхий асуултууд давхардж байна. Тэгээд мэргэжлийн боловсон хүчинтэй холбогдлолтой, за мөн одоо бас зөвшөөрөл одоо өгөхтэй холбогдлолтой, за донорын бас аюулгүй байдалтай холбогдлолтой асуудлуудыг бас асууя гэсэн юм бодолтой бас байсан. Ер нь харилцаудаа бол авчлаа. За 2018 оны 1 сарын 19-нд батлагдсан донорын тухай хууль, энэ хууль батлагдсанараа бол одоо юу яана, хүчингү болно. За тэгэхээр үндсэндээ одоо энэ донорын тухай хууль ер нь үүргээ хэрхэн биелүүлвэ? За мөн одоо шинжилэн батлагдж байгаа энэ хуулиар илүү наривчлан одоо бас асуудлуудыг зохицуулж байна гэж ингэж ойлгож байгаа. Одоо үүнтэй холбогдлолтой бас ерөнхий асуултыг л одоо асууя. Чимбүрэн гишүүн хариулъя. За гамлаг гишүүн тэгсэн. 2018 оны 1 сарын 19-ний нэмэлт өөрчлөлт бол асар том дэмжлэг болсон. Ялангуяа энэ эргэтэн эдэр шилжин суулга албатай болсноороо өнөөдөр бид амьгуу донороос 40 гаруй амьгуу донор илрүүлээд 30 гаруй тэнцээд тэндээс одоо олон элэг бөөр, эвэрлэг, шөрмөс, судас энэ төр шилжүүлэн суулгах боломж бүрдсэн юм том дэвшил гарсан юм. Тэгэхээр одоо энэ дэвшлээ бид баталгаажуулаад дараагийн шатанд бол бие даасан агентлаг болж чадах юм бол энэ асуудал бол бүр илүү зохицуулалттай, илүү нарийн, дээрээс нь эрхцийн хувьд одоо дутх юмгүй ажиллах юм нөхцөл бүрдэнэ. Дээрээс нь эмнэлгийн одоо ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, суралт, сурчилгаа, за дээрээс нь одоо санхүүжилтийн тогтолцоог хүртэл одоо санал оруулж ямар их өртөгтэй байдаг, өртгийн зөв тооцоох, энд одоо орж ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчид одоо өдөр шөнөгүй ажиллана шүү дээ. Хаглаа игээл дуусчдаггүй. Бүтэн хаглаанаас хагалгаа хийгээд тэр үр дүнтэй болох тэр хүсэл нь одоо хяналтыг хийх, за эмчилгээд эмнэлгээс 30 хоногийн дараа гарлаач гэсэндээ дараагийн хяналтууд үргэлжилсээр л байдаг. Тийм учраас энэ одоо бүх зохицуултуудыг илүү эдийн засгийн үнэлгээтэй зөв болгож ажиллахад агентлаг болгож чадах юм бол Монгол улсын энэ чиглэлд бол өсрөнгүү том амжилт гарна гэдэгт одоо эмч хүний хувьд бол бүрэн итгэж байдаг. За улсын хурлын гишүүд асуулт